За сайн мэцхан уу, манай Dark-Me подкастын маань шинэ 7 хоногийн шинэ дугаар ороход бэлэн болсон байна. Бүх сонсогчдод энэ өдрийн мэндийг хүргэе. Дүлгэн мэндийг би энэ удаагийнхаа дугаартаа англи улсад гарсан бас хэрэг ярихаар бэлдсэн. Дээрээс нь нэлээд сүүлийн үед болсон хэрэг яг болсон бодит гэмт хэрэг сонирхдаг бидний хувьд бол яг гол хэрэгтэй нэлээд тийм сонирхолтой төрлийн хүн гэж миний хувьд бол харсан. Тэгээд та нар маань ч гэсэндээ энэ хэргийг сонсож дуусаад ямар сэтгэл төрсөн бидэнтэй хуваалцаарай гэж хүсмээр байна. За тэгээд олон юм ярилгүй шууд хэрэгээ ярьж эхлэе. Өнөөдрийн хэргийн гол хүн болох Shay Gross гэх эмэгтэй 1995 онд Английн Hampshire-т өсөж тойрсон. Түүний хүүхэд насны талаар детальны мэдээлэлүүд байдаггүй ч ямар ч тач нэлээд бие болон сэтгэл санааны хүчирхийлэл багасаа орж байсан. Яг баттай биш ч бүр бэлгийн хүчирхийлэлд хүртэл орж байсан байх гэдэг. Ер нь хүүхэд наснд бол ерөөсөө аз жаргалтай өнгөрөөгүй. Хагас төлийн учраас сонсголын аппарат зүүдэг, тэрнээсээ болоод сургууль дээр хүүхдүүдэд бол нэлээд дээрлэгүүлдэг. Өсвөр наснда болохоор үргэлж хар бараан хувцас өмсдөг, хүнд металл хөгжим сонсдог, нүрээч бас нэлээд хүнд уруулаа хараар буддаг гэд. Тийм болохоор тийм эмгтээлэг биш байна гэд бусдаас ерөнхийдөө нэлээд өөр байна гэж хүмүүсээр дуудуулж ер нь бол гоочлолдог. Аимшигын кинонд дуртай тэр дундаа Chucky кинод штэ Child's Play тэрэнд бүр ингээд бараг дондчихсан маш олон удаа үзэх дуртай. Тэгээд хамгийн сайн найз Lauren гэдэг охиныгоо Chucky гэж одоо хүртэл дууддаг одоо хөөрдөөд гэх юм уу. Хүүхдүүд өөрийг нь гоочр дээрлэхэж нэг тоодгүй болохоор угаасаа өөрийгөө бусдаас зайтай тусгаарладаг болсон. Мөн сүлдээ 13-4 настайгаас өөрийг нь янз бүрээр дуудсан хүүхдүүдтэй дуугүй байлгүй эргүүлж хэрэлдэж гар зөрүүлж хэл тэрнээсээ болоод сургуулийн захиргаанаас олон удаа сануулга авч их асуудалтай ярддаг дүрсгүү гэгдэг болсон. Багасаа л их докторгүй асуудал дүүрэн амьдралаасаа болоод ч тэр удалгүй сэтгэл зүйнч докторгүй асуудалтай болж төргөн өртэй бусадтай асуудлыг үүсгэдэг. Үүн дээрээ нэмээд арх их хууж бас бусад янз янзын хар тамхинуудыг бол хэрэгэлдэг болсон юм байна. Прэдгээр хөлөө төсөж эхлэж бас амиа орлохыг завдаж байсан удаатай тэр нь бүтлгүүдчихсэн. 15 настайдаа бол бүр хүчирхийллээр дүүрэн гэрээсээ бол цугтгаар шийдээд хэсэгтээ гэр оронгүй гудамжаар амьдарч байгаад төрийн тусламжийн байранд бол түр амьдарч байсан. За найз залуутай болсон чинь нөгөөх нь бас л амар хүчирхийлэгч токсик төрлийн залуутай үерхэд бас л бүүн стресс гэрээсээ зогцсон ч гэсэндээ түүний хувьд сургуультай яасан хэвээрээ нэг удаа нэг хүүхэд рүү утаа туулгаад тэг шууд сургуулийн захиргаанаас нь Shay сэтгэл зүйчтэй уулзсан чинь PTSD болон хоёр туйл сэтгцэн эмгэгтэй гэж онцлогдсон. Хүчирхийлэгч найз залуугаас салаад дараа нь Ashley-гээд өөр залуутай үерхэж эхлээд тэр залуу нь бол өөрийг нь айгүйх ойлгож төшиг болдог болохоор Shay сэтгэл санаа нь хамаагүй дээрдэж төргөн уралхаа болж бүх зүйл нь л маш дээрдэж эхэлжсэн. 2017 онд Shay 21 настай түүнээс олж ирэмсэн болсноор тэр охинтой болцоосон. Хэсэгтээ гэр бүлэрээ жаргалтай охиндоо ч их сайн ээж байжгаад удалгүй юу босон тодорхойгүй Shay найз залуугаасаа салаад охиноо аваад гэрээсээ явж эмэгтэйчүүдийн хорогдох газар бол амьдарч эхэлсэн. Shay охинтойгоо яг одоо очих газар байхгүй хэсүүчилж явжгаад нөгөө багын сайн найз Chucky-гээ дуудаад идэг Lauren-гээ найз нь нэсэн штэ. Тэр найз нь бас л Shay-ийн охины үеийн хүүхэдтэй бас хүүхдтэйгээ эцгээс салчихсан. Хоёулахнаа нэг байранд амьдардаг. Тэгээ тэрийг нь мэдээд Shay найзаасаа танаад бит хоёр хамтдаа очиж амьдарч болох уу гэхэд найз нь зөвшөөрснөөр ингээд хоёр хүүхдүүдтэйгээ тэр дөрүүлээ амьдарч эхэлсэн. Эхлээд бүх зүйл бол тайван Shay охиндоо их хайртай өсгөж найзынхаа охинтой ч их тоглож нааддаг хөөрхөн байжгаад хэсэг хугацааны дараа бас л өөрийнх нь дарк тал нь бүр маш ихээр давмгаалж гарч эхэлдэг. Цуутай цуврал алуурчдад бол бүр маш ихээр дундаж эхэлсэн. Зүгээр нэг сонирхож яагаад энэ хүн алуурчин болов ямар шалтгаанаас улбалаад юу юм хийгээд хөргөөгээд бид нар шиг судал сонирхох биш бүр өдөр шөнөгөө бодож донтоо зогсохгүй өөрөө ч гэсэн цуврал алуурчин болохыг хүсдэг. Jeffrey Dahmer, Ted Bundy, Richard Ramirez гэл нөгөө маш олон цуутай алуурчдыг дахин шүтэж өөрөөнийхөө ханаар бүр ингээд нөгөө Etsy-гээс тэдний тийм сүртэй тийм арт тэр зургийг ингээд худалдаж аваад хэвлээд тэгээ жаазлаад өөрөөнийхөө ингээд ханаар ингээд битүү игнүүлээд үлгчихсэн. Алуурчдын талаарх номыг бүр ингээд Библитэй эсвэл хичээлийнхаа номыг уншиж байгаа юм шиг шимтэн уншдаг. Гэмт хэргийн бичлэг нэвтрүүлгүүдийг бол байнга үзэж судалж өөрөө яаж алуурчин болох вэ гэдгээс судалдаг. Тэгээ Jeffrey Dahmer-ийн зурагтай Coffin Eye өрөөндөө авсны хэлбэртэй номын тавиур сатаны пентаграм эдэр ингээд бүр битүү ингээд чимэглэл болгоо тавьчихсан. Амиа орлохыг завдсан болон Фредгээр баахан зүссэн биеийнхаа хэсгүүд дээрээ сорвоо нуух зорилгоор шивээс илгээд нэмээд зүгээр байгаа хэсгүүдээрээ ч гэсэндээ битүү шивээстэй болж готик стайлтай ингээ болсон.
Өөрийнхөө хошин шогийн мэдрэмжээ бол ярихдаа минийх бол маш дарк төрлийг. Ер нь бол бусад хүмүүс бол шууд буруугаар ойлгохоор тийм эвгүй тоглоом шоглоом бол үргэлж ярьдаг. Тэрийг бол өөрөөс нь бараг өөр хүн ингээд тоглоом гэж ерөөсөө хүлээж авахааргүй нэг тийм сонь эвгүй яриатай. Дарк тийм хүсэл сонирхол нь өдөр ирэх тусам улам л гүн гүнзгий эвгүй болж эхлээд бүр онлайнаар янз янзын хэрцгий эмхтэй хүн хүчндүүлж байгаа нэмэх 18 бичлэгүүдийг шимтэн үздэг. Төрөл бүрийн хүүтэн месэнд бол дуртай, зөндөө олон хутгнуудтай тэдрийг цуглуулж эхлээд буу хавдалтаж аваад унтлагын өрөөнийхөө шүүгэнд хадгалдаг, ихдэг хутгаг хаашаа явсан авч явдаг гутландаа хийждэг. 2 сүг худалдаж аваад унтах болгондоо яг орныхоо хажууд авч унтдаг бүр. Хид хідэн залуучуудаа бол үргэж байсан. Тэр хугацаанд бэлгийн ярилцаанд орж байх үедээ бичлэг хийнгүүтээ миний хүснэг хийхгүй бол энэ бичлэгийг чинь хүмүүс тараа шүү гэж нөгөөхөө дарамталдаг. Ер нь найзлуудаа болохоор маш ихээр дарамталж өөрөө яг ингээ хүчрхийлэгч нь болчихдог. За 10 жил тахасаа тэр нөгөө сайн найз Лоренаас нь гадна дахиад нэг охин байдаг. Тэдний группт Вики гэдэг эмэгтэй. Ингээд энэ гурав яг сайн найзуудын гурав байхгүй. Тэгээ өөрөө их тарих угаадаг болохоор айс зан нь бол улам зэрлэг дээрлэхүү болж багаар нөгөө хоёр найзаад байгаа бол удирдаад хүснээрээ байлгаж нөгөө хоёр нь ч гэсэндээ түүний өгөнд айгүйх ороод тархиа угаалгадаг. Нөгөө найз тэр Викигийн хувьд бол тэр хоёртой амьдэрдэггүй болохоор тэгэл уулзаж хамт байхдаа Шэйгийн өгөнд ороод явж байдаг ч нөгөө Лореныхын хувьд бол хамаагүй илүү Шэйгийн контролд ор байдаг хамт амьдэрдэг болохоор энэ хамт амьдэрдэг найзаагаа Шэй байнга л инктиг гэж захирч эхлээд Лорен бол бүх гэрээ цэвэрлэн хоол хийн өөрийнхөө болоод Шэйгийн хүүхдийг харж хандна. Шэй айгүй залхуу өдөржин диван дээр бол хөвтэйл найзаагаа зараал иждэг. Бүр Лорен оймсоо хүртэл өмсүүлдэг, тамхиа оруулгуулж асаалгадаг. Өдөр болгон өмсөх хувцсыг Лорен бэлдээд орон дээр нь дэлхийд тавьж өгдөг. Ийм амир дээрлэхүү Лорен найзаахны хувьд бол нөгөө өөртөө айгүй итгэлгүй, хүнд итэмтгий, даруухан, зөөлөн, үүнийг ч гэсэн мэддэг. Ганцхан хоёрхан найзтай байдаг нь Шэй Вики өөр тиймд ойр дотн ингээ ярилцаад явах хүн байхгүй гэдгийг мэддэг учраас Шэй угаасаа түнтэй бүрч илүү дотн үгээрээ байлгах гэж тархины угаасаар ингээд өөрийнх нь бараг хувийн зарчигээ ингээд байлгадаг болчихсон. Шэй жоо хувьд маш их түргэн ууртай. Ер нь ингээд гайгүйдээ гайгүйч гэсэндээ уур нь хүрсэн байгаа үедээ ер нь нилээн хүн бол ингээд сэрдмээр тийм эвгүй дээрлэхгүй харцаатай. Тэгээ баахан алуучдаг шүтдэг, хутга цуглуулдаг гэл эвгүйгүй сонирхолтой найзаагаа бол Лорены хувьд уурыг нь хүрхийг хүсдэггүй. Ер нь бол айдаг талтай. Нэг удаа бүр Лорен гадуур гарахтаа түнд хэлээгүй мэн л да. Гэртээ ирсэн чинь нөгөөх нь бүр чи хэлэхгүй хаашаа явчтیں۔ Гэт бүр амар уурлаад орж ирэнгүүт нь ойрлж хашгирч барьж исэн хумсны утгаараа Лореныг зөндөө цохоод толгооноос нь цус гаргаад гарнаас нь зулгааж гэрээрээ бүр ингээ авч чирж яваад. Үүнээс хойш Лорен гэрээсээ ч түнд хэлэхгүй явах эрх байхгүй. Өөрийнх нь гэгштэй. Тэгсэн юм ингээд бүр том болсон юм хүн бижиж Шэйээс зөвшөөрөл авах хэвээр би одоо тэтэд гарлаа шүү. Тэдэн цагт ирнэ гэж. Тэгэд удалгүй Шэй бол тэр гэрийнх нь том өрөө галтгоо гэд үүдэнд нь ингээд хяналтын камер тавьснаар зээ хаашаа гарч орчин гэртээ юу хийж ин гэдгийг нь байнга хяндаг болсон. 26 настайдаа Шэй Франки Физгэрл гэх 25 настай өмнөх үргэлжлээсээ 2 хүүхэдтэй залуутай бол танилцсан. Түүний талаарх мэдээлэл бол бараг байдгүй ямар тач цагдаагийн түүхэнд нь бол өмнө нь нэг удаа гэр бүлийн хүчирхээлэл хийж байсан гэсэн хэрэгтэй нэг юм эрхтэй. 2022 оны 2 сард Франки найзтайгаа орой гадуур явж байхдаа Шэйтэй танилцаад шууд нэг нэгэндээ бол маш ихээр татагдаж орой жонгоо ярилцаж суугаад уцаа солилцоод үүнээсээ хойш маш хурдан үерхэж эхэлсэн. Тэр хоёрын үерхэл эхлэхдээ ерөөхдөө бол уулзаж бэлгийн харилцаанд л орох тийм хүсэл сонирхолтойгоор эхэлсэн. Тэгээ хоёулаа яг адилхан сонирхолтой BDSM гэлүүд бүр амар сүртэй гам дүнг мөнгө босон тийм бэлгийн харьцаанд орох дуртай янз янзын дүүрт хуурдаг унтаж байхдаа тэргээ камерт бичдэг. Шэй чин гэртээ камер тавиад Лорены юу гэж байгааг хардаж тэгснээ найзлуудаа болонгуудаа өөрийнхөө унтлагын өрөөнд дээр нь камер тавиад үл хөдлөлөө 24/7 бичдэг. Мэдээж тэр хоёр бэлгийн харилцаанд орж байхад нь камерт нь бичигдэж штэ. Тэгснээ тэрийгээ тэр хоёр штэ эргүүлж дараа нь ухрааж үзээд нэг чи энэ дээр ингэчүүл дээр хаас юм байна гэж ингээд шүүмжилж ярилцдаг. Шэйгийн хувьд арх ууж харт амих хэрэгэлдэг байсан ч хүүхдтэй болсноосоо хойш харьцангуй байнга биш нэлээд хязгаарлалсан байсан юм л да. Тэгээ энэ хоёр үерхэд сарын дараанаас нь бол энэ найз залуу Франкийн өөрөө бол маш их арх уудаг харт амих байнга хэрэгэлдэг. Тэгээ ганцаараа хэрэглэхийг хүсэхгүй Шэйг хамтдаа харт амих хэрэглэе арх ууя гэж уруу тацаар байгаа дуудалгүй нөгөө хүн ч гэсэнтэй хамтдаа ууж хэрэглээд эрүүл үдээ угийн амир харгаа дээрлэхүү Шэй бол согтуу масуурсан үедээ бол ямар байх нь мэдээж ойлгомжтой улам л ууртай уцаартай болж эхлээд үүнээс нь болоод тэр хоёр бол маш ихээр маргалтдаг болоод үерхэл нь бол маш их токсик болсон.
бүр байнга салж нээлдэг. Тэг нэгээ байнга харддаг, найз залуугаа ганцаараа гараал явахаар нь чи өөр хүнтэй уулзж ийн гэж байнга хардаал. Нөгөө найз залуу нь болохоор шэйг хуужийн эксүүдтэй нь хардаал байнгын хэрүүлтэй. Шээ өсвөр настай байхдаа амиа орлох гэж өөрийгөө гинтээд предгээр өөрийгөө зүстэй байсан гэсэн шүү дээ. Тэгээ одоо найзлаатайгаа ингээд байнгын хэрүүлтэй сэтгэлээр унах үедээ эргээд өөрийгөө гинтээж эхлээд предгээр хөлөө зүсдэг болсон. Нэг удаа шээд эксэс нь нэг мессеж ирэхээр нь тэрийг Франкийг харсан юм л да. Тэгээ нилээн уурлаад өрөөнийх нь хамаг эд зүйлсийг тараагаад шэйг ч гэсэндээ гадагшаа гарахгүй гэж уурлаад бас бөө хэрүүл. За ер нь бол бүр ингээд энэ хоёрын жижиг сажиг гарсан хэрүүл одоо ингэсэн тэгсэн гэдгийг ярих юм бол бүр маш удаан. Энэ хоёрын хувьд бол хоёулаа айгүй токсик, хамтдаа нийлээд бүр одоо экстрим токсик гэж хэлэхэд болно. Шээ маш ихээр худлаа ярьж тарих угаадаг болохоор найз залуу болон найзууд гээд өөрийнхөө таних бүх хүмүүстэй өөрийгөө албаар өргөдүүлэх гэж тэдний анхаарал тунд байхын тулд хор тавтартай болсон гэж худлаа хийсэн. Тэнгүүтээ янз янзын тийм худлаа шалтгаан хэлж агаад эмнэлэгтээ одоо янз янзын хавдрын шинжилгээнүүдийг өгөөд яваад тэг хүмүүс болохоор би ингээ хавтартай болохоор дахин ийм шинжилгээнд орж байгаа гэж худлаа яриад имжлэгэндээ зарцуулах гэсэн найз залуу болон найзуудаасаа мөнгө аваад тэргээ зүгээр л өөр ингээ янз янзын юмд өрчдөг. Найз залуутайгаа үерхэж эхлээд 2 сарын дараанаас нь бэлгийн харилцааны холбогдлолтой хоорондоо нэг юм гэрээ хийсэн байгаа хгүй. Хоёлаа гарын үсгээ зураад тэгснээ нөгөө сайн найз Викийн гэрчээр бас гарын үсэг зурцсан за. Тэг гэрээндээ жишээ нь одоо Франки шүнж бай хизээж бай найз охин нь унтчихсэн ч гэсэндээ хизээж хамаагүй сэрээгээд бэлгийн харилцаанд орж болох ирэх. Одоо ерөөхдөө тэр гэрээ нь бол тэр хоёр чинь жишээ нь айгүйх тийм дүрт орж харилцаанд ордог гэсэн чинь нөгөөхөө хүчрхийлж байгаа тийм дүрт орлоо гэж бодоход хийхээс өмнө урьдчилан хоорондоо ярилцаад тодорхой зүйлүүдийг зөвшөөрч хин хин нь болж байгаа зүйлд хэрвээ дургуутсаж эхлэх юм бол тухайн үйлдэлээ зогсоох хоорондоо тийм тохирсон аюулгүй кодтой. Энэ бол тэр код үгээ хэлэх юм бол тэргээ шууд зогсоно гэсэн. Зөвшөөрөөгүй мэд дүр эсгэж байгаа ч үнэн эрэхтэй зөвшөөрж байгаа тийм харилцаа байхгүй. Тэгээ энэ дүрд орж хүчндүүлж байгаа мэт гээд янз янзын бэлгийн ажил нь өдөр ирэх тусам тавьсан хил газгаар нь бол давдаг болсон. Шээ баян Франкид юм хэлэхээр нь тийм яава би хэлснэг чинь хийн сайн охин байх болноо намайг шийдэг гэж хэлээд хийж байхдаа алгадуулъя гэж өгн ярьсан юм л да. Тэгснэ Франки бүр нөө хит дүрдээ ороод түүнийг нь бүр 10 минутанд 100 гаруй удаа алгацсан. Тэг нилээн хэд алгадууллаад эхлээд шээ бол өвдөд болио гэд нөгөө тохиролцсон зогсъё болио гэсэн кодоо бол нөгөөхтэй хэлсэн чинь Франки тоогоо бүр ийм олон удаа өвтгөж алгацсан. Үүнээс гадна одоо яг шэйг хүсээгүй байгаа үед нөгөө юунд хийж мэгээд бүр тэр нь одоо баг ингээд яг хүчин шиг тиймэрхүү босон тохиолдол хүртэл яг тэр хоёрын өрөөнийх нь камерт бичигдсэн байдаг гэдэг. Тийм тохиолдлууд хэд хэдэн удаа гарсан болохоор тэр юм уу шээ одоо яг өөрийгөө хамгаалах зорилгоор тэрнийхээ дор орой болгон жижиг хутаг хийгээд унтдаг болсон. Тэг өмнөнийг найз залуу нь мэдээд ч одоо яах гэдэг намайг хутгалах гээд ингэж хийгээд байгаа мó гэсэн чинь нөгөөх нь үгүй зүгээр л өөрийгөө ингээд гинтийн үед хамгаалах зорилгоор гэж хариулсан. Энэ хоёрын хувьд ч одоо баян хэрүүлтэйгээ байхаас гадна орондоо ч гэсэндээ бүр нэг амар тийм экстрим эвгүй зүйлсийг хамтдаа хийдэг. Тэгээ ингийн харилцаа өдөр тутамдаа ч нөгөө л дүрд ордгоор хоорондоо амар мессеж бичлэлцдэг. Жишээ нь Франки түнлөө байнга чи бол биеийн үнэлэгч яа гэх мэтээр маш их дуудаал бичээд шээ хариуд нь аава би таны хийснийг хийнэ гээл. Франки хариуд нь хэрвээ чи надаас өөр хүнтэй унтах юм бол голоор ч бүр тасна, боож ална, саажилттай болгон шүү гэх мэтээр ингээм амар бичингүүд нөгөөх нь эргүүлээд хорт авдартай гэж хэлээд яваад байгаа штэ. Тэрийг оруулаад хорт авдар хажууд нь юу ч биш мэт гэд бүр ингээд энэ нь амар тийм хоорондоо хошин маягаар бичиж байгаа нэг амар текстүүд. Хэдэн 7 хоног өнгөрлөө улам л би бинийгээ хардас сэрдээж найз залуугаа 2 хүүхдийнхээ нээж экс найз охинтойгоо уулзаад өөрийг нь хуураад байна. Өөрт нь хайргүй болчих гэж баян хэрэлтэй. Бүр тэрэндээ итгээд тэр эксийнх нь фэйсбүүкийн баахан үзэж мөрдөнгүүтээ нэг удаа бүр шал согтуу. Тэр экс эмэгтэйгийнх нь гэрт нь очиод Франкийг танаад байна уу гэд асуусан чинь нөгөөх нь бол байгаагүй. Энэ хоёр үргэж эхлээд 4 сарын дараа өчнөө удаа ингэ салж нээлдэг. Тэгээд энэ удаад салаад шээ түлийн амир уурлал бухимдсан үедээ өршөө авах гээд хуучин экс найз залууга гэртээ дуудаж бүр ингэ шууд бэлгийн харилцаанд орсон байхгүй. Тэгснээ тэр залуугаа явуусныгаа дараа тэр өдрийнхөө оройн Франки эргээд хойлоо нийлээ намайг уучлаарай гэж хүрээд ирсэн чинь шээ юу ч болоогүй юм шиг зөвшөөрөөд тэр хоёр эргэж нийлээд унтаад бүр ингэ завхарсан юм ингэ болцсон. Тэгээд энэ бүгд нь өрөөнд нь байгаа хяналтын камерт ингэ бичигдээ л.
Цаг хугацаа өнгөрөхөд боллоо Шэй бодохдоо найз залуу нь өөртөө зөвхөн бэлгийн харилцаанд орох гэж л үерхдэг, уулддаг. Надад хайргүй зүгээр л намайг ашиглаж ийн гэж уурн хүрээд яаж юунд хариугаа авах вэ? Түүнийг чадмаар байна гэж бодонгуудаа нөгөө хоёр сайн найз Лорен, Вики хоёртой бол энийгээ ярьж эхлээд бодлоо нөгөө хоёроо өөрийгөө өрдүүлэх гингүүтээ Франки бүр маш муугаар ярьж эхэлсэн. Намайг бүр би болон сэтгэл санааны хүчирхийлэл байнга үзүүлдэг, надад хэцүү байна, өшөөгөө амаар байна, би ингэж байнга дарамтлуулж түүнд хүчирхийлүүлж чадахгүй гэж зогсохгүй өөр хүмүүст мөнгө төлөөд түүнийг өстэй айлхмаар байна, нэвшэртэн зодуулмаар байна гэж хэлээд нөгөө хоёр найзууд нь угаасаа нөө Шэй юу гэж хэлэн тэрэнд нь итгэдэг дагдаг болохоор шууд Франкигээс бараг айгаал манай найзыг одоо дахиад гимтээчгүй эсвэл бүр биднэр лөө ингээл бараг хамтд нь халтахгүй гэдгээс санаа зовцоож эхэлсэн. Гэсэн хэдий ч одоо тэр хоёрын хувьд бол тэ Шэй бол бүр жихнээсээ найзлуусаа бүр амар тэгж яриад байгаа шиг өшөө өдөр бол аавна гэж юусоо бодоогүй. За Шэйийн хувьд бол бүр бараг шийдчихсэн хүн болгоно Франкийг ямар муу хүн болохыг харуулахыг хүсээд нөгөө бэлгийн харилцаанд янз бүрээр орж байгаа бүгдийг өрөөндөө байгаа камераараа бичиж хадгалж үздэг штэ. Тэр дундаасаа хайж агаад Франкид хүчндүүлж байгаа дүрд орж харилцаанд орж байгаа болоод бас одоо хитэн удаа хоорондоо ярилцаж тохироод намайг цог алгад идэр гэсэн үед нь Франки одоо дүрдээ ороод хит одоо бүр илүү амар хүчтэй олон удаа өвдөд энэ битгийгээдсэн ч гэсэндээ нөгөө үргэлжлүүлээд алгатаад байсан гэд тиймхүү одоо хэсгүүдээ хадгалж аваад эдитлээд янзлаад яг л Франкид өөрөө хүсээгүй үедээ хүчирхийлүүлж хүчндүүлж байгаа юм шиг видеогоо янзалцдаг. Тэгээ тэрийгээ шууд хоёр сайн найзаасаа үзүүлээд нөгөө хоёр нь бүр хараад бүр ингээ шууд итгээд гаагаад цочирдоод бас нэмээд Франкид бас энэ бичлэгээ үзүүлээд Шэй хэрвээ чи миний дургуг хүргэх юм бол би энэ бичлэгээ чи шууд цацсан шүү гэж хөрдүүлж эхэлсэн байна. Тэгээ Франки ч гэсэн энэс нь айсан уу эсвэл угаасаа одоо дурандаа үлдээдсэн үү ямар ч тач тэр хоёр бол ингээ уулцсан үерхсэн хിവэрэ байгаад байгаа. Найз залуугаа ингэж байнга өөрөө харддаг хэрнээ штэ нөгөө нэг удаа уур нүрээд X-гээ гэртээ дуудаад бэлгийн харилцаанд орсон гэсэн штэ. Тэгснээ Франкидээ үерхэж байгаа хэрнээ тэр үеэсээ хойш байнга тэр X-гээ дуудаж унддаг, найз залуугаа хуурдаг болчихсон. Тэгэл тэр X-гээ дуудаж харилцаанд орчоод юуч болон юм шиг авсныхан дараа Франкиг дуудаж харилцаанд бас ордог. Тэгээ зогсохгүй амьдардаг байр нь хоёр давхар тэгээ нэгэнтээ нь өрөөндөө дээд давхартай байж байхад найз залуу доод давхарт түнтэй уулзах гээд ирчихсэн. Найз охиноо дээр өөр залуутай хамт байгааг нь мэдээж нөгөөх нь мэдэхгүй. Тэгээ Шэй хоёр найзаас тусламж асууж нэгийн доор аргалж байгаараа битгий дэшээ гаргаараа гэж зохицуулдаг. Энэ хоёрын үерхэл бол бүүн хэрүүл уруу салж нээсэн өдөр хоногуд байгаад байсан болохоор Франки ч гэсэндээ бүр сүлдээ залхаж байнгын стресстэй тэгсэн хэрнээ яг ч шууд салж чадахгүй. Тэгээ өөрөг нь ингээ хүчнэцэн гэж сүрдүүлээд байсан болохоор дахин найз охинтойгоо өрөөнд нь хийхдээ эвгөөс нэгдэн гутаа өрөөнийхөө камерыг ер нь авчгаа болж гэсээр хагаад ямар тааж камергүй болсон өрөөнд нь. Гэхдээ нөгөө байрныхаа нь бол доод давхарт том өрөө галтгой өдөрт нь камер байгаа. Тэгээ дуу хураагаар бичдэг. Тэр камерт нь бичигдсэнээр бол нөгөө Шэй найзуудтайгаа хоорондоо ярьж байгаа хгүй. Би өөрөө худлагаасаа нүрээ ураад гимтээгээд хүмүүст найз залуудаа зодуулсан гээд түүний гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж цагдаад барьж өгмөөрэй. Тэгээ бас хідэн залуучуудаар бүр нам зодуулмаар байна. Намайг өөрөө зодсон болохоор хүмүүс аль түүний зодчихъя гэж бодоод ер нь бол намайг өмөрөөд түүний буруу болох байх. Тэгэхээр намайг бол хинт сэжиглэхгүй гэх мэтээр ингээд найзуудтайгаа ярьчихсан. Орон дотроо тэр хоёр бүр гаж амар зүйлс хийдэг мэдээж тэрийн дэлгэрэнгүй ярихыг бол юусоо хүсэхгүй байна. Тэгэд нэг орой тэр хоёр архи хууж масурсан байх үедээ хоорондоо ярилцсан зүйлс нь жишээ нь штэ Шэй унтаж байсан залуучуудын доодох хэмжээг X-ийнхаа хэмжээг Франкигтай одоо харьцуулж нэг бүрчлэн яриад чинийх гэхдээ ер нь хамгийн том хоёрт бол харин Дектлнэх гэдэг нөгөө нэг явуултаад байгаа X найз залуугаа хэлж байгаа хгүй. Франкиг одоо араар нь тавьж байнгуулдаг гэдгийг мэдээж найз залуу нь мэдэхгүй ч гэсэндээ ерөнхийдөө тэр залуудын айгуу хардаж сэрдээд одоо жоохон гадарлаад байгаа юм уу байнгын тийм хэрүүл болдог. Хоёр дахь том Дектлнэх гэхийг сонсоод бол галзууртлаа Франки уурлаад тэрнлөө ерөн чи мессежэд хоорондоо холбоотой байд юм уу гэд үүнийг шалах гад найз охиныхоо уцыг ингээд хүчээр булааж авангуудаа тодорхой ингээд үзээд эхэлсэн чинь Шэй уцаа эргүүлж авах гээд ноцлолтоход Франки одоо зүгээрээ үгүй бол чамааг бүр ингээд зодё шүү гэж хэлээд баах өрөөнийхөө ингээд лид цогшлыг өшгөлж гарсан. Ингэж амар ингээ баахан хэрэлдэжсэн нөгөө ирч эргээд ингээ бэлгийн ажилдаа орж эхлээд Шэй түүнд ингээ аман юу хийжсэн мэй л та. Тэгсэн чинь Франки хуучин X найз охиныхоо нэрийг амар чанга дуудангуудаа амьсгаацнаар тэр хоёр дахиад л муудалцаж эхлээд Шэй түүнд чамааг хутглаад ер нь алчаа шүү гэж бүр бөө юм болсон. За ингээд энэ өдөр бол ингээ өнгөрч байгаа. Үүнээс хойш хэдхэн өдрийн дараа 7 сарын 16-ны өдөр боллоо. Тэр өдөр бол энгийн байдаг нэгэн
өдөр өнгөрч байгаа. Оройн нөгөө хоёр чинь дахиад хамтдаа баахан арх ууж харт амих татаад Франки Шейн мөнгөөр нь онлайн мөрөөдөд тоглож суугаад хоорондоо хэрэлдэж нэгнийгээ хардаж нэгнийхээ уцыг шалгах гэж хэрүүл хийцгээсээр хിവэрэ. Тэгээ Франки мөрөөдөд тоглож байх үеэр Шей нөгөө нэг X найз залуу руугаа мессеж бичлцээд суугаад исэн юм л да. Тэгсэн тэрийн нөгөө Франки чи мэдчихэнгүүтээ галзууртлаа уурлаа. Тэр залуу нь манайдаа зөвхөн 50 орх морх гэл баахан хараагаал хариу мессежчээд. Тэгээ энэ удаагийн хэрүүл нь бол бүр ингээ өмнөхүүдээсээ бүр илүү ноцтой чанга ингээ амар хэрэлдэт байсан юм л да. Тэгээд тэр гэрт чинь нөгөө Лорен ч амьдарч байгаа, Шейн охин ч гэсэн байгаа штэ. Тэгээд Лорен охин ч гэсэн байгаа. Нөгөө өрөөнд нь байсан Лорен гэд тэр хоёрын хэрэлтгийг амар сонсоод нөгөө Викигээд найз охин руугаа ярьсан байхгүй. Йоо энэ бүр Шей, Франки хоёр бүр хэрэлдээд энэ удаад бүр амар хэрэлдээд байна гэж ярьсан. Ингэж оройжин маргалдаж байгаа Франкигийн хувьд нойр нүрээд унтаад өгсөн. Тэгсэн Шей унтчих үеэр нь түүний утсыг нь оролдож жагаад Facebook руу н орсон чинь нэг 13 настай охин гэсэн нэг Facebook-ийн хаягтай хүнтэй мессеж бичлэлтсэн байхыг нь хараад шууд за энэ одоо бүр ингээд намайг араар тавиад зогсохгүй жоохон хөвгт сонирхдаг байлаар ингээд педофил гар байна гэд шууд түүний бүр үзэн ядаж эхэлсэн. За энэ мессежийн хувьд тайлбарлахад бол яг үнэндээ Франки бол нэг өдөр ингээ зүгээр байжсэн чинь одоо хуурамч зурагтай нэг Facebook хаягнаас бол түүнийг өөрийг нь ингээл амар сонирхож үзсэн тийм маягтай мессеж бол хүн бичсэн. Тэгэхээр Франки чи хин гэдгийг хэдэн настай гэх мэтчлэн зүйлс асууж ингээ хариу бичсэн чинь би 13 настай охин байна гэж бичсэн. Тэгэхээр Франки юу одоо жоох хөвгт вэ гэж бодоод шууд блоклцсан юм байна. Гэхдээ хэрэг учир тайлбарлахад бол бүр тэр 13 таа гэж бичсэн охин нь бол яг үүнд 17 настай охин бол байж таарсан. Тэгээ насаа худлаа хэлээд Франки руу мессеж бичсэн ба. Ийм учиртайг нь мэдээж энэ орой тухайн үед Шей мэдгүй эргээд хариу бичээгүй блоклсан гэдгийг ч тоолгүй шууд толгойдоо за Франки бол педофил залуу юм байна. Ийм жоох охинтой юм бичээд гэж бодоод түүний яаж шийдэх үү ингээл бүр угаасаа ингээд айгүй олон сар ингээ хуримтлагдсан ингээд үзэн ятсан тэр сэтгэл нь тэсгээ байнгутаа шөнийн 3 цагт түүний сэрээлгүй өөртөө байдаг нөө жижиг утгаараа нам унтж байсан Франкигийн хоолой нь бүр маш хүчтэй гүн үнзийг хутгалсан. Найз залуугаа сэрээгээд энэ юу нэг ямар учиртай юу инж гэж бол асуугаагүй шууд унтчихагт нь чимээгүй Франкигийн хувьд бол одоо сэрээд өөрийгөө хамгаалах гэж тэмцэх ямар ч зөвхөө байгаагүй. Эхний тэр хүзүүн дээр хутгалсан тэр хутгалалт бол бүр маш хүчтэй гүн үнзээ байсан болохоор Франки маш ихээр тусаалдаж үхлийн шахыг бол түүнд өгснөөр амиа алдсан. Гисэн жишээ тэнд зогсоогүй нэмээд түүний цээжинд 19 удаа хутгалсан маа. Үхснийхэн дараа ингээд хуталж дуусаад одоо яах вэ гэж бодож зогсож байгаа. Түүний хувьд байнга одоо босон одоо тэр гим тэргийн баримтат кино бичлэг кино бүгдийг үздэг. Тэгээ баахан цуудаа цуврал алуурчтай ингээд шүтэж судалдаг. Тэр одоо мэдлэгээ ашиглаад одоо яаж энэ хэрэгээс молтрох вэ гэдгийг ингээд бодож эхэлсэн гэж байгаа. Тэгээд хуурамчаар хэргийн газрыг баригдахгүй үйлдэхээр одоо шийдээд хэргийн газрыг жоохон цэвэрлэх гэж оролдоод тэнд байсан цусыг жоохон цэвэрлээд орныхоо дэвсгэр даавыг солих гэж оролдсон. Франкийн цогцыг одоо яахаа мэдгүй бодожонгуудаа охиныхоо эцэг X найз залуу Ашли руугаа залгасан. Тэнгүүтээ би найз залуугаа алчглаа цогцыг нь яах вэ гэд асуусан чинь нөгөөх нь гайхснаа хариуд нэжтэй бүр амар хогийн утаар ороогоод гадаад цэцэрлэгт булчих гэсэн ба. Ингиж ярьсныгаа дараа унтчихсэн нөгөө ханд амьдардаг найз Лореныг сэрээгээд юу хийснээ харуулсан. За Лореныг бол бүр өстө хурууныхаа үзүүрээр хөдлөгдөг болохоор шууд л за чи надад одоо түүнийг гаргаж явахт нь тусал цогц нь одоо хойлоо яах уу ийх үү гэд хоорондоо ярилцаж зогсож исэн. Тэгэл Лорен хогийн увд бол Франкигийн цогцны доор хийхийг ингээ оролдож эхэлсэн. За ингэсээр бол аллаг гарснаас 4 цаг өнгөрч өглөөний 7 цагийн үед Франки түүний орон дээр бол байсан хിവэрээ тэр хоёрыг яах учраа олохгүй Лорен Шей хоёр нөгөө найз Вики рүүгээ FaceTime-аар бол залгадаг. Эхлээд Вики уцаа авсан чинь Шей ингээ царайгаа харуулад ярьж эхэлсэн. Тэгээд тэгсэн чи цаана нөгөө Лорен юу хаснаа хэлэх юм уу, үнэ хэлэх юм уу гэл амар тийм сандарсан байдалтай яах вэ гэдсэн юм л да. Тэгсэн чинь Вики юу басна юу хэлнэ гэж яриад байгаа гэсэн чи Шей камера эргүүлэнгүүтээ Франкигийн цогцыг харуулсан. Тэг хийсэн зүйлээ бол бүр ингээд айсан шинжгүй, харамсан шинжгүй ингээд жуумалцаад инээгээд тэр хүүхэд сонирхдаг гаж амтан байлээ. Тийм болохоор санаа зовлтгүй хүмүүс түүнийг бол амиа оролцсон гэж бодох байхаа гэж хэлсэн. Тэг Шейийн хувьд одоо яаж бодохороо хүзүүндээ, цээжиндээ ингээд 20 удаа хотглуулсан байгаагүй хүн харахад амиа оролцсон гэж бодох юм. Одоо яаж бодохороо тэгж бодсон юм бүү мэд. Цаана нэгээ Лорен дахиад би чадахгүй нэ ингээ худлаа ярьж чадахгүй нэ үнний ойлоо хэлье гэж яриадсан чинь Шей за чи одоо юу яриад байгаа юм бэ юу чадахгүй гэж
чи аль хэдийн миний хамсаатан болчихсон одоо өөр ямар ч арга байхгүй гэж яриад тэгээд Викид хоёулаа найзууд хിവэрээ үздэй чи одоо хүрээ дээрээ бит хоёрт ингээд тусал энэ цогцыг нь гаргаад байшингийн хойно газар хідүүлээ булъя гэж хэлээд уцаа ингээ 10 минут яриад тасалсан. Тэгээ мэдээж ийм амар зүйл харсан Вики бол шууд уцаа таслаад цагдаа руу залгаж мэдгдсэн. Ингээд шин юу хийснийг бол хийснээр өглөөний 8 цагт цагдаа нар тэдний байшин руу оцсон. Тэгээ хаалгаа ши тайлсан чинь ингээд бүр юу ч болоогүй юм шиг тамхи татцсан. Халааттайгаа зогсож исэн. Унтлагын өрөөлөө нь ороход Франкигийн цогцыг дэвсгэр таавгаар ороочихсон. Нүүрэн дээр нь дэр тавьчихсан. Ингээд байр байдлыг хараад шууд Лорен Ши хоёрыг бол байрвчилж байцаалтыг авч эхэлсэн. Эхлээд бол Шиийн хувьд байцаалтын өрөөнд бол юу ч хариулахгүй no comment гэд хэлээд тэгснээ удалгүй за би үнэ хэлье. Үндэ би ингээ бие хамгаалах гэж ийм зүйл хийсэн. Франки 13 настай охинтой ингээ харилцаад байсан. Тэгээ би тэрийг мэдээд Франкид хийсэн чинь над руу уурлаад дайрч эхлээд миний толгойг төмбөө шиг бүр ингээд айгүй олон удаа мөргүүлээд байхаар нь өөрийгөө хамгаалах гээд дэрнийхээ доор хадгалдаг байсан. Хутгаа аваад түүнийг хутгалж эхэлсэн. Би түүнийг хөнөө гэж юусоо бодоогүй гэж хэлсэн чинь мэдээж цагдааны хувьд худлаа гэдгийг нь бол маш хурдан мэдсэн. Франкигийн цогцонд хийсэн шүүх шинжилгээний хариу болоод Шин бие дээр бол бүр ямар ч бэртэл гэмтэл байгаагүй нөгөө төмөр шиг амар олон удаа толгоогоор мөргүүлсэн гэсэн бүгд ингээ худлаа байсан. Мөн Лорен болоод Вики хоёр найз нь цагдаа нарт бүх үннийг бол хэлсэн. Лорены хувьд хэлэхдээ угаасаа ингээ Шин намайг цагдаа нарт битгий хэлээрээ надад ингээ тусал гэж хүчлээдсэн болохоор би ингээ тусалсан. Тэгээд өөрийнхөө яг ямар байдалтай байсан бүх үннийг цагдаа нарт хэлсэн чинь түүнийг бол сулж явуулаад харин Шийг бол хүн амны хэрэгээр албан ёсоор байрвчилсан. Ингээд шүүх хурал бол 2023 оны 1 сард эхэлсэн. Тэгээ өөрийгөө хамгаалах гэж ийм зүйл хийсэн гэдэг дээр бол Ши бат цогсоор байсан боловч шүүхээс бол түүнийг гин буруутай гэж тогтоогоод насаараа шоронд суух, доотлол нь 23 жилийн дараа давж заалдах эрхтэй ийм ялыг бол өгсөн ба. За ингээд энэ эргийн мэдээлэл бол бүгд энэ байна. Тэгээ Шиийн хувьд бол ингээд ямар ч тач одоо тэр сүртэй гимт хэрэг сонирхож үздэгээс болоод би ингээд баригдахгүйгээр цуврал алуурчин боломж гэдэг юм уу. Эсвэл хэрийн газрыг одоо шал өөр болгож гин буруугүй зүгээр сул явна гэж бодож исэн нь бол шал бүтлгүүцэн. Тэгээд бид нар ч гэсэндээ ингээд босон бодит гэмт хэргийн талаар их судалдаг. Тэгээ сонсогч нар маань ч гэсэндээ байнга сонсдог. Гисэн хэдийж баригдахын хувьд баригдана гэж цагдааны зүгээс бол хэлдэг. Зайлшгүй ямар нэгэн байдлаар шинжлэх ухаан хөгжсөн одоо бүр ийм амар техник технологитой байгаа. Дээрээс нь одоо цагдаа нарын ажиллаа хийх арга барил бол маш сайн өсөж дэвшиж явж байгаа. Ийм үед бол тийм амар зүгээр нэг ийм кино баримтат кино үзээд тэ кинонуудыг үзээд юм уушиж судлаад баригдахгүй өнгөрнө гэж бол худлаа гэж цагдаагийн газрын зүгээс бол хэлсэн байт юм лээ. Би ингээл яг бодож илээ л да ингээл за гэмт хэргийн ингээл подкаст ярихын тулд мэдээж байнга судалдаг, уншдаг. Тийм ч гэсэндээ нэг ч удаа ингээл бүр тийм амар ингүүл яадаг бол гэж тэдрийг цурал алууртыг дахин шүтэл тийм амар зүйл бол бодож байгаагүй. Тэгээд сонсогч нар маань ч гэсэндээ бас тийм биш байх гэж бол найдаж байна. Тэглэж тэгээд одоо тэр шүтэд идэг цуврал алуурч нь бүгдээрээ алга хийгээд баригдаад цааслагдаад хоригдох нь хоригдож байгаа гэдгийг бол ойлгох ухаантай байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд ямар ч тааш нэг ийм нэг эмхтэн хийсэн хэрэг байна. Тэгээд Франки хоёрын хувьд бол хоёулаа бүр амар токсик хоорондын харилцаа гэдэг ер нь л одоо бүх зүйл сайн нэр ирэхэргүй л анхнаасаа эхэлсэн тийм харилцаа санагдсан. Тэгээ ямар ч тааж энэ нь ингээд алгаар дууссан нэг ийм хэрэг байна. Та нар маань бас энэ нэрийн талаар юу гэж бодож байна? Комент хэсэгт бид нартай хуваалцаарай. Бусадтай бас санал бодлоо солилцоорой гэж хүсмээрэн. Ийм гинт хэргийн талаар сонсдог гэсэндээ бас арайч тийм амар муухай утгаар сонсдоггүй байгаасаа гэж миний хувьд бол хүсэж байна. Хит их одоо ингэж бүр сууг болгоны ярьсан гинт хэрэг бол бас байнга тэгэж өдөр шөнөгүй битгэсэн сорой сонсчоод араас нь бас гой зүйлрүүлэх гэж гой энергитэй кино үзэх ч юм уу те гой тийм подкаст сонсох ч юм уу эсвэл гуглдээ үзээд хошиншоо үзээд бас арай өөр гой эрэг зүйл бас сонсож байгаарай. Лансаа алдагдуулахгүйгээр гинт хэргийн подкастыг сонсож байгаарай гэж миний зүгээс бол бас хэлмээр байдаг. Тэгээ миний бол ялцчгүй одоо хэрэгээ яриханд бол олон янз янзын гинт хэргүүдийг судалж агаад нэгийг сонгож ярьдаг учраас маш их үздэг учраас яг подкаст хийх үеэрээ л ингэж сонсно гэхээс өөр үед бол бүр дандаа гой гой үзхийг хичээдэг болчихсон. Гой гой энергитэй подкастууд болон Google-тэй ингэ аяг үздэг. Та нар ч гэсэндээ ер нь одоо маш хүнд хэргийн талаарх подкастуудыг кино ч юм уу те баримтат кино үзснийхаа дараа яаж өөрийнхөө ингээд толгоноос гарахгүй байгаа эвгүй үед те юу хийдэг вэ? Бас комент хэсэгт хуваалцаарай. За тэгээд энэ 7 өдрийн дугаар маань дуслаа. Баяртай. Дараа 7 өдрийн гэрлийн дугаараар хэдүүлээ ирүүлээд уулзцгаая. Түр баяртай.
是个马拉松把赢得过，独一三级满级的，别着急，独一三级满级的，就到这三球。军团队里的四十个马拉松把赢得过，独一三级满级的，别着急，独一三级满级的，就到这三球。